Сайн байцгаана уу? Зорхим үзэгчдийн өдний амгалан гэлтгье. Өнөөдөр 9 сарын 28-ны нэм гараг Вашингтон дэсийн одноо өдний 1 цаг өнгөрч байна. За өнөөдрийн яг одоогийн байдлаар олон нийтийн анхаарал Мичиган мужийн зүг хандаж байна. За та бүхэн ч мэдээллийн хэрэгслүүдээр бол харж анзаарч байгаа бах. За Мичиган мужид одоо Мормны сүм рүү буутай этгээд халдаж одмаар одоо хэд хэдэн хүн давнаасаа алдсан байж магадгүй ийм одоо хэрэг явдал болж өрнөж байна. За тус одын цагдаагийн газраас хийж байгаа мэдээлэлээс үзэхэд 40 настай одоо эрэгтэй хүн машинаар одоо тус сүмийн хаалга руу дайрч орсон. Улмаар сүм байсан хүмүүс рүү гал нээсэн гэж мэдээлж байна. За энэхүү сумын одоо суманд нийтдээ 10 хүн өртөж 10 хүн одоо эмнэлэгт хүрэгдсэн нь. Эдгээрээс нэг хүн одоо амнасаа алдсан, 9 хүн одоо шарахтай эмнэлэгт хүрэгдсэн гэж мэдээлж байгаа. За ингээд цагдаа нар бол одоо сэжигтэнтэй буудалцаж, зулмаа сэжигтэн бол одоо цагдаа нарын суманд амир хүрэгдсэн гэдэг ийм мэдээлэл өгч байна. Одоогийн байдлаар сэжигтний одоо нэр овог зэрэг зүйлсийг бол зарлахгүй байна. Ямар ч байсан 40 иргэм насны эрэгтэй хүн байсан гэдэг. За ингээд дахин хэлэхэд машинтайгаа одоо тус сүмийн хаалга руу одоо дайрч орж сүмийн дотор байсан хүмүүс рүү гал нээсэн одоо гэсэн мэдээлэл өгч байгаамаа. За мөн сүмийн одоо байшин барилгыг сэжигтэн одоо санаатаагаар шатаасан байж магадгүй гэдэг ийм мэдээлэл явж байна. За нөгөөтэйгөр энэхүү одоо гал бууны сумны улмаас үүдсэн эсэх зэрэг одоо нарийн одоо мэдээллийг бол мэдээж галын албанаас жишт нь бол одоо мэдээлэх нь ойлгомжтой. Ямар ч тач одоогийн байдлаар сүмийн одоо байшин бол одоо бүрэн гал давтаж шатаж байгаа. За ийм үйл явдал болж байна. За энэ үйл явдал үндсэндээ 1 цаг орчмын өмнө болж өнгөрлөө. За та бүхний харж байгаачлан газрын зураг дээрээс харж байгаа одоо багц цаанаас үзэхэд Мичиган мужийн за Grand Blanc гэх одоо суурьнд байгаа. За ингээд хожмын үеийн гэгэднүүдийн сүм гэж за бидний бас ярьж зансан за Мормны сүмд энэхүү халдлага боллоо. За үүнийг бол хэвлүүдээр гол төлөв одоо христийн шашинтай хүмүүсийг тухайлан чиглэсэн одоо халдлага боллоо гэсэн за ийм одоо тайлбартайгаар явж байна. За одоогоор энэхүү одоо хэргийн нарийн ширийн мэдээлэл юу болж өнгөрсөн, сэжигтэн ямар хүн байсан зэрэг мэдээлэл нь олон нийтэд тараахын тодорхой бас байна. За зураг дээрээс харж байгаа энэхүү дүрс бол сэжигтний одоо унаж тус сүмийн одоо байр руу одоо дайрсан. За энэ машиныг бол харуулж байна. Дээр Америкийн далбаа зоосон за ийм машин байгаа. За ийм зураг бол явж байгаа. За энэ ч юм ялгаагүй одоо эцсийн байдлаар нотлогдоогүй ийм одоо мэдээлэл. За ингээд та бүхэнд шуурхай мэдээ хүргэлээ.